Берлин марафонд оролцохоор бидний дөрөв нөхөд Улаанбаатар хотоос Франкфурт руу Мятаар, Франкфуртээс Берлин рүү Люфтанзагаар нислээ. Марафон болохоос 4 өдрийн өмнө очсон. Хуваарийн дагуу бэлтгэл хийж явхад хөгжилтэй орны таата орчин нөхцөл сэтгэл татаж байлаа. Дэлхийн алдартай их 7 марафоны нэг Берлин марафонд оролцох болсон. Одоо биб намбар авахаар энэ Берлиний Мессе гээд төв дээр ирсэн байна. Энд экспо болж байгаа юм байна. Томоохон марафонд олон мянган хүн оролцдог учраас марафон болохоос өмнө 3-4 өдрийн өмнөөс экспо зохион байгуулж марафонд оролцогчдын нэрийн дугаар номерыг гадуулж олгохоос гадна ивент итгэж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, таниулах ийм худалдаа экспо бас болдог. За энэ зураг харагдаж байгаачлан ангирийн дугаарыг шууд газар дээр нь хевлэж өгд юм байна лээ. Фотолко өмсч. За тэгээ бид нэр экспо хийсэж зураг авахулаад брэндүүдийн шинээр гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцж нүд тожирлож явсан. За дэлхийн их 7 марафоны медалууд энд харагдаж байна. Энэ бүх марафонд гүйж дуусгасан хүмүүс одоо энэ 7 од гэсэн ийм медаль авдаг. За маргааш Берлинд гүйсэн хүмүүс энэ медаль авах нэ. За тэгээд энд бүхэл брендийн шинээр гаргаж авах бүтээгдэхүүн үйлчилгээ. За энэ жели харагдаж байна. Гүйс нарын гүйлтэй явцдаа уудаг желинүүд байна. За энэ дээр хүмүүсийн нэрийг хэлсэн байна. Нэрээс нэрээ хагаад байна. За чахаарай. За нэрээ олсон шүү. Харин дээрээс яагаад байсан шүү. Уцаа диш артера. Спорт дринк. Да, прост. Окей. Берлин марафоны экспо орж Ингрийн дугаар номер фотолко аваад шопинг хийгээд гараа явж байна. Нийтдээ оролцсон цоо 58212 хүн 42 км гүйгээр бүртгүүлсэн байна. Агуу юм аа. Манай Улаанбаатар марафонд чинь 300 гаруй хүн энэ жил гүйсэн шүү дээ. Англиасаа. За Берлин марафоны элит гараанд Монголын үндэсний шгшээ баг Хилийн зэргийн тэг 208 дугаар тусгай салбар хилчийн спорт хороо Монголын элит ранс клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Дамдаржагийн ган тулга оролцсон байгаа. За тэгээд элит тамирчтай бүртгүүлэхээр бид бас энэ буудалд зорио ирээд байгаа юм аа. Яагаад кофе корнер Матчин чикен шүү. Ингэж чикен хийх юм байна. За орчоор Одоо элитэд нойр. Тэр уснаас аваад доо. Тэр их сав. За. Аха. Кафе дээр одоо хэмнүүдэ хийж энэ Тийм байна. Берлин гэдэг бодол гэсэн тий. Берлин. Энэ дээр бас тусгай ойлголт болж ирсэн, тамирчид болж ирсэн бол. Одоо гооч нь Будапешт яштаас ингээ ахаар очиж байна. За маргааш Берлин марафоны зам энэ цэнхэр ийм Adidas-ийн лого шиг шугамыг дагаж гөөх юм байна. Берлин хотын төвөр. Марафоныхоо бүртгэлийг баталгаажуулсны дараа бид бүхэн элчин сайдын яамдаа зочилсон Монгол улсаас Герман улсад суугаа элчин сайд мандах билег, элчин зөвлөх мөнгө цэцэг, цэргийн аташаа Содом Даржаа нарын эрхмүүд бид бүхнийг хүндэтгэн хүлээн авч уулзаж ярилцсан байгаа.
Дараа нь Бэрлэн хотын түүх дурсгал газруудаар явж үзэж танилцсны дараа элчин сайдын яам дээр эргэж цуглаад Берлин дэх монголчуудтайгаа уулзаж туршлагаа хуваалцах боломж гарсан байгаа. Тодорхой асуулт асууж байгаа. Энд чи номонд спортын хэмнэлийг спиртийн хэрэглээ зогсоодог гэсэн байна. Яг нь өөрөө чи ямар туршлага вэ? Эхлэн бүгчийн төлөвлөгөөнүүд байгаа юм билээ. Номоо ер нь зархаар авчирсан уу? Хэдэн ном авч ирсэн. За ингээд марафоны өглөө бол дах маань бүхнийг аваад гарааны цэг рүү явж байгаа юм аа. Арын алба гоё хоол гэж өгсөн баярлалаа. ABCD-ийн 7 цагт ингээ орж байна. Орж ирэнгуут ингээ нойлын асуудлыг бол маш сайн шийдэж өгсөн. ABCD зооных. Оролцоход бэлэн болсон гарааны 6 дээрээ зогсож байна. Тэгэд энэ сайхан боломжийг олгож байгаа бол дахта цацралэгчтэй маш их баярлалаа. За баярлж байна. Гэрчээртэй баярлалаа. За хичээнэ. 3, 2, 1, go! Ингээд 60 гаруй мянган хүн оролцсон Берлин марафон гараандаа гарлаад за арай аажуухан явна гэсэн учраас ганаа уцаа биедээ авч яваад ингээд бүгдтэйгээ зам бичлэг хийсэн байгаа. Берлин марафонд 2 цаг 56 минут 18 секунд гүйлээ. Өөрийнхөө бугуун цагаар. Албан ёсны цаг хэд гэж гарсныг хүлээх үлдлээ. Одоо ганаа орж ирж байна. Ганаа хүлээгээд зогсож байна. За баяр хүргье. Амжилттай. Watch out, Jungs, амар даараад. Vorsicht bitte beim Passieren. Хөөцөө өмсөхгүй юм уу? Зүгээр үү? Тийш очиж сууж байгаа хүмүүс. Чи очиж сууж байгаа юм уу? Үгүй жоо хатахгүй зүгээр юм шүү. За зүгээр. Жаргаж гүн гэж байдгүй л байхгүй юу? Жаргаж гүн гээд та нар бодхоо яриад байдаг юм биш үү? Эсвэл завчгүй лээ. Удаан гүгэр жаргах юм байх гэж үзээгүй байна. Амар зовд юм байна. Хэцүү байсан. Нүдмэс гарч ирээд тэгээд старччаад гүгээд сүс. Тэр үнэхээр миний хамгийн хэцүү. Миний дуршлах суусан марафон бодлоо. Миний үнцэнтэй марафон бодлоо. Удаан гүйсэн ч гэсэн жаргадгүй юм байна. Жаргахгүй юм байна. Удаан гүгэр жаргахгүй юм байна. Зовд юм байна. Яа. TV Tower Хавара гүнгээд жаргах биш юм байна. За ганаа бэртэл хэмтлийн улмаас бэлтгэлээ хангалттай сайн хийж чадлагүй Берлин марафоныг тулгасан. Тэгээд замаа дуусгах зорилго тавьж оролцоод 4 цаг 11 минутанд гүйсэн байгаа. Гүйж орж ирсний дараа медалаа авна. За тэгээд бага ус байсан. Тэгээд алдсан шигний нөхөж ус болсон. За тэгээд нэг шар удаа гарын бэлэг аваад түүний цаашаа явах юм бол алкогolгүй пив тараажсэн. За тэгээд пив уугаад нөгөө хувцадлах хэсгээс очиж хувцаа аваад хувцаа солиод шүршүрд ороод тэгээд гарч ясаа. За ингээд алкогolгүй пив ууж шүү. Одоо жаргах юм шиг байна. Цаг гарган үзсэнд баярлалаа. Амьдралд ховор тохиох энэхүү сайхан боломжийг олгосон бол дагцэцэрлэгч хоёртой дахин талархал илэрхийлье. Дасгалжуулагч Дорж болон Шийдэржилэн хоёртой үргэлж талархаж явдаг шүү. Берлин марафоны бэлтгэл шаардлагатай J-лигээр дэмжсэн Маринага Монголиод дахин талархал илэрхийлье.
За баярлалаа.